財宝か？欲しけりゃくれてやる。探せ！この世の全てをそこに置いてきた。(1997 оны 7 сарын 22-нд мангака Эйчиро Одогийн бүтээл 7 хоног бүрийн Shonen Jump сэтгүүлд хэвлэгдэж эхэлсэн юм. Энэ бол мэдээж та бидний мэдэх One Piece. Харин тэрхүү 7 сарын 22-ны өдрийг дэлхийд дахина One Piece Day буюу One Piece өдөр гэж нэрлэцгээдэг. Тэгвэл бүхэл бүтэн 200-ыг дамжиж 3 дахь гараанаа өгтөж буй One Piece 23 жил өнгөрсний эцэст Wano-гийн дараа One Piece-ийн хамгийн сүүлийн арк байх болно хэмээн мэдэгдсэн юм. Юу гэсэн үг гэвэл бидний үзэж өссөн хайртай бүтээл дуусахад тун ойрхон болжээ. Үүнд зарим хүмүүс таатай хандаж байгаа бол нөгөө талд дуусахыг үл хүсэх фэнүүд ч бий. Аль нь ч байлаа бид гайхалтай төсөглийг л хүлээж байна. Энэхүү бичлэгийг One Piece-ийн 23 жилийн ойд зориулсан бүтээн. Бичлэгээ эхлэхийн өмнө манай сувагт subscribe дараарай. One Piece зөвхөн аниме манга салбарт бос дэлхийд дахинд pop соёлын хүрээнд асар том байр суурийг эзэлж дараагийн төрөн гарч буй shonen бүтээлүүдтэй үлгэрлэн жишээ болсоор ирсэн. Гэтэл бараг л 100 бот манга, аниме нь 1000 хүрэх гэж буй ангитай 23 жил зогсолтгүй үргэлжилж буй энэ бүтээлийг яг юу тийм онцгой болгов гэдэг асуулт хамгийн түрүүнд төрж байгаа байх. Энэ асуултад хүн бүр янз бүрээр хариулна. Гайхалтай дулаан, зохиол, сонирхолтой дүрүүд, сэтгэл хөдлөмж мөчүүд гэдэл. Гэвч энэ бүгдийг нэгтгэж ойлговол одоо 23 жилийн хугацаанд бидэнд гайхалтай ертөнцийг бүтээн бий болгож харуулсан. Энэ ертөнц зүгээрс нэг зохиомжтой ертөнц бос. Яг л бодит бидэнтэй хамт оршиж буй амьд ертөнц мэд мэдрэгддэг. World building гэдэг нь зохиол бичгийн тулд тухайн зохиол, тэр тусмаа зүгэлт зохиол өрнөх хорвоо ертөнцийг зохиолчид маш нарийн бүтээхийг хэлдэг. ертөнцийн үүсэл түүхээс нь эхлээд газрын зураг, соёл иргэншил, цаг уурын ялгаа гэд бүх жижиг деталь бүрээр нь бүтээн байгуулдаг. Тэгвэл Naruto, Dragon Ball гэд бүгд л нарийн тодорхой ертөнцтэй шүү дээ. Яагаад эднээс ялгарч амьд мэдрэмж төрүүлдэг юм бол? One Piece-ийн ертөнц хэрхэн бий болсон талаар тодорхой түүх байдаггүй. Бидний мэдих хамгийн эртний газар зүйн байрлал нь хуучин оохороо аралдах 5000 жилийн настай Tree of Knowledge буюу мэдлэгийн мод гэж зохиолд гардаг. この全地の木に長きにわたり世界中から運び込まれた膨大な量の文献の数々。これらは全人類にとってかけがえのない財産である。 Үүнээс цаашлаад Арабастад барьлах 4000 жилийн түүхт Арабарн, 1100 жилийн түүхт Шандора хот, 1000 жил оршин тогтнож буй Зов арал гэж явдаг. Яаж үүссэн түүхэн тодорхойгүй байж, яаж гайхалтай ертөнц гэж хүлээн зөвшөөрөх болж байна. Үүнээс гадна дэлхийг өдөрдөж буй дэлхийн засгийн газар, өөрсдөө Тэнгэрийн луу гэж нэрлэсэн язгууртан гэр бүлүүд, хоосон зуун, дийн эртнүүдгээд ямар ч тодорхойлолтгүй тамаг төдий нууцлаг зүйлүүдээр дүүрэн. Учир нь сонирхолтой ертөнцийг бүтээхэд том жижиг, тоош хэрэг огт чухал биш. Зарим зүйлс нь нууцлаг хэвээрээ үлдэх тусам үзэгчдэд тухайн ертөнцийг танин мэдэж, шимтэн судлахад улам бүр амттай болгодог. Жишээ нь бид хоосон зууны талаар мэдээлэл тун хомс. Гэвч зохиолын эхлэлээс ахуулаад өдийг хүртэл зохиолын том жижиг үйл явдлуудтай ямар нэгэн байдлаар үргэлж холбогцоор ирсэн. Гэвч 23 жил өнгөрсөн ч баттай мэдээлэл бидэнд бараг байхгүй гэхэд хэлцэхгүй шүү дээ. Бүр цаашлаад дэлхийн засгийн газар дигийн хүсэлгээд сонирхолтой зүйлс ч үүнтэй холбоотой гэж үздэг. Тиймээс эдгээр нууцлаг зүйлс хүртэл One Piece-ийн гайхалтай ертөнцийн нэгэн хэсэг болж бүтээлцдэг. Эйчиро Одо бидэнд энэ бүх хугацаанд ямар гайхалтай хэрнэ нууцлаг ертөнцийг үзүүлсээр ирсэн нь түүнийг хичнээн гоц мангака болохыг батлан харуулж байна. Бидэнд бүх зүйлийг ил тод харуулахгүй ч зохиолын үйл явдал, уур амьсгалаар бидэнд мэдрүүлж, гол болон туслах дүрүүдээр төлдөн харуулж чаддаг. Дэрсэн малгайтын баг нэг арлаас нөгөө арлын хооронд адал явдлахын аялдаг. Харин тэдний хамгийн эцсийн зорилго бол Raftel арал дээр очиж далайн дэрэмжтийн хаан болох. Харин одоо үргэлжилж буй Wano арал хүртэл тоолж баршгүй сонирхолтой газруудаар аялсаар ирсэн бөгөөд тэдгээр газрууд тус бүр өөрийн гэсэн сонирхолтой түүхтээс гадна өөр хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдож чаддаг. Үүний хамгийн тод жишээ бол Тэнгэрийн арал буюу Skypiea. Skypiea нь олон мянган жилийн түүхтээс гадна өөрийн гэсэн соёл, шашин шүтлэг, хувцлалтаараа бусад арлуудаас ялгардаг. Бүр Тэнгэрийн арлынхны амьдралын хэм маяг зориулсан сонирхолтой технологи хүртэл бий болсон байдаг. Харин хамгийн сүүлд буюу одоо үргэлжлэж буй Wano арал өмнөх газруудаас ялгаатай нь Япон үндэсний соёл,
ардын үлгэр домогдтой холбогдсон ялгарч байгаа юм. One Piece аниме үндсэн саундтракуудыг хүртэл Япон үндэсний хөгжмөөр тоглож, үзэгчдийг тухайн уур амьсгалд нэвт оруулж чадсан. Зөвхөн үзэгдэх байдал, мэдрэгдэх мэдрэмжээс гадна хэдий уран зөгнөлт зохиол хийдэж, газар дээр буусан, бодит байдалтай нийцсэн гэж хэлж болох бүтэц зохион байгуулалттай газрууд маш их байдаг. Үүний хамгийн тод жишээ бол Water 7 хот. Water 7 хотын дотоод зохион байгуулалт дэд бүтэц бусад арлуудаас тис ондоо бөгөөд жил бүр болдог Aqua Laguna гэх байгалийн үзэгдлээс болж тус хот далайн усанд живхэн хэрээр улам дээшээ сүндэрлэн боссоор байдаг. Одоо ч мөн Aqua Laguna гэх энэ үзэгдлийг бодит амьдрал дээр байдаг Aqua Alta буюу Италиар өндөр ус гэж орчуулагддаг ижил төстэй үзэгдлээс санаа авсан гэдгээ нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ мэтчилэн зохиол дээр гарах том жижиг бүхий л арал, хот тосгонууд тус тусдаа өөрийн гэсэн түүхтэй ертөнц мэт боловч нэгдэн нийлж One Piece-ийн агуу том ертөнцийг бий болгож чаддаг. Жишээлбэл загсан хүмүүсийн арал зөвхөн бөмбөлөг дотроо оршичгоогүй. Тэдний үүх дүүх дан ганц загсан хүмүүсийн арлын түүх бус дэлхийд дахныг хамарсан түүхтэй салшгүй холбоотой байдаг. Бид цуурлын турш загсан хүмүүсийн түүх дэлхийн өнцөг булан бүрт дурддагдж байсныг сайн мэднэ. Үүгээрч зогсохгүй арлууд хоорондох түүхүүд өөр хоорондоо ямар нэгэн байдлаар зэнгэлэгдэн холбогдсон байдаг нь One Piece-ийн ертөнцийн цар хүрээг харуулж байгаа юм. Өмнөд урдсанчлан дэрсэн малгайтныхны зорилго Raftel арал дээр очиж One Piece-ийг олох. Гэвч далайн дэрэмжтэй хаан болохыг хүсч буй нь зөвхөн Ахмад Luffy. Харин бусад гишүүд бүгд өөр өөрийн гэсэн түүх, зорилго, хүсэл мөрөөдөлтэй. Тэд өөр өөрсдийн хүсэл мөрөөдлөөр нэгдэж далайн дэрэмжтийн баг болсон ч бие биенийхээ мөрөөдлийг хөндлөж хамтдаа аялдаг. Зөвхөн гол дөрөвт ч гэлтгүй зохиол дээр гарах том жижиг бүхий л дөрүүд өөр өөрийн гэсэн түүхүүдтэй. Тэр түүхүүдийн зарим нь зохиол ил тод гарах бол зарим нь дурддагдах эсвэл үйл явдлаар танилцуулагдаж өнгөрдөг. Зохиолд нөлөө багуулж дөрүүд хүртэл аажмаар хамгийн чухал дөрүүдийн нэг болох нь ч бий. Trafalgar Law-ыг бид анх тэмч чухал дүр гэж төсөөлөөгүй ч 2 жилийн дараагаас баг багаар зохиолд эзлэх нөлөө нь нэмэгддэг. Law хэрхэн шижиг бүкэй болсон мөн Punk Hazard Dark-аас эхлээд Dressrosa, Zou, Wano гэд өдийг хүртэл ирсэн. Үүнээс гадна Law-ын багийн гишүүн Beppog бид бүхэн мэднэ. Зохиолын турш өрдөөл Law-ын багийн чиглүүлэгч гэж бодож байсан ч зохиол өрнөх тусам түүний төрсэн ах Zeppon Pedrogоор ахлуулсан Nox далайн дэрэмжтийн багт нэмээд Pecomsтай хамт Poneglyphic судлахаар далаад гарсан байдаг. Хожим Nox далайн дэрэмжид таран бутарч Pecoms Big Mom-тай нэгдэж Pedro Zeppo 2 Big Mom-ын Poneglyphic хулгайлах гэж байгаад баригдан Big Mom-д хурд эргүүлэх шийтгэлээр шийдүүлдэг. Дэрэт мотокой! お前から回しな。なんだ兄貴100年の寿命の罰だ。セポしっかりするんだ。 Нөгөө талд Beppo өөрийн төрсэн ах Zeppog болохоор 100 арлыг орхиж далаад гарсан ба энэ үеэр Rocinante өгч Law Don Quixote далайн дэрэмжтэй салж явахдаа Shachi Penguin 2 Beppog дээрлэж байхад тааралддаг. Law Oppo жимсний хүчээр Beppog аварсан ба Shachi, Penguin, Beppo 3 Law-та нэгдэж Horse далайн дэрэмжтийн багийг бүрдүүлсэн байдаг. Зөвхөн нэг л дүрийг ярихад зохиолын хамгийн чухал үйл явдлууд болон дөрүүдтэй огтлолцож байгааг харж байгаа бах. Зөвхөн дөрүүд ч гэлтгүй ямар нэг үйл явдал газар нутгийг судалсан ч бусад зүйлстэйгээ тодорхой хэмжээгээр холбогдож чаддаг. Зүгээрч нэг холбогдох бус тухайн үйл явдал дөрүүд дараа дараагийн зохиолдоо их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Жишээ нь Luffy Whole Cake арал дээр өмнө тарьж зугтсны дараа түүний шагнал 1,500 сая хүрч албан бусаар 5 дахь Yonko гэж мэдээлдэг. Харин дан ганц үүнийг үзэж байсан үзэгчид энэ мэдээг сонсоод цочирдох бус тухайн ертөнцийн өнцөг булан бүрт мэдээлэл тархаж бидний мэдэх олон дөрүүд ч мөн цочирдож байгаагаар дүрслэгддэг. Энэ л гарцаагүй үзэгчдийг тухайн ертөнцид автуулж эсвэл тус ертөнц бодит ертөнцийн оршин буй мэдрэмжийг төрүүлж чадж байгаа юм. Бичлэгийн ихэнд дурдсанчлан зохиолын ертөнц хэрхэн том, дотроо хичнээн олон сонирхолтой зүйл байгаа ч хангалттай бус. Хамгийн чухал амин сүнс бол том жижиг хэсэг бүрээр хоорондоо холбогдож ямар нэгэн утга учирыг бий болгох явдал. Одоо 23 жилийн хугацаанд энэ л зүйлийг бидэнд үзүүлж эрхэн гайхалтай ертөнцийг цаасан дээр буулгаж болох тод жишээг харуулсаар байна. Тэгвэл бичлэгийнхээ гарчинд дахиад нэг хариулцгаая. One Piece-ийг яг юу тийм онцгой болгодог вэ?
Харин энэ асуултад ямар ч эргэлзээгүй ертөнц гэж хариулна. Бидний бичлэг таалагдсан гэж найдаж байна. Кино, комик, аниме, манга гээд өөр олон сонирхолтой pop соёлын хүрээнд контент үзхийг хүсвэл манай сувагт subscribe дараарай. Мөн цаг алдалгүй үзхийг хүсвэл хонхон дээр дарахаа битгий мартаарай.